За бүгдэнд нь энэ бичлэг үзэж байгаа өдрийн мэнд төргий. За тэгэхээр дараачийн айдиа. Энэ бол 2024 оны 12 сарын 11-нд төгссөн айдиа байна. Энэ дээр бол 2 цагийн чартн дээр бол алтны айдиаг явуулсан байна. За энд бол аа за бидний хил цааснаар бол 3 дугаар цаг үргэлдэг. За энэ дээр бол ийм пулбэк орж ирээд ийм бус хөдөлгөөн явах боломжтой. Эсвэл энийгээ сэтлэж шалгаад энэ хүртэл энэ нэгийн цэг буюу 263889 гэдэг үнийн хань шүртэл очихын 100% гэсэн ийм IT-г бол өгсөн байна гэсэн үг. За энэний дараагаар бол энэ маань хүрэлгүйгээр дээшээ хаяа хөвдөд явсан байна. За өөрөөр хэлбэл энэ маань доошоогоо ингэж ирэлгүйгээр шууд хаяа хөвдөд явсан гэсэн үг. Тэгэхээр бидний хай дагаж дээшлэнэ гэсэн үг. За хэдүүлээ харцгаа. За ингээ хаяа хөвдсөн байна тийм ээ. За ингээд унж орж ирсэн байна. Тэгэхээр энэ фибогийн хай энд дэвсэн бол хүрээгүй учраас энэ хүртэл дагаж шинчлэгдэнэ гэсэн үг. За тэгээд таамаг бол стил хэвэндээ эндээс ойгоод дахиад импульс явна. Эсвэл сэтэлж гарч ирээд шалгаад унна гэсэн үг. Энэ хүртэл заавал унна гэсэн үг. За тэгэхээр бид нар эхлээд эндээс бол одоо бай оролт хийж үзнэ гэсэн үг. За тэгээд эннийхээ бол апдейтыг бол энд өгсөн байна тийм ээ. Хаяа хвцнийхэн дараа унж орж ирж байгаа апдейтыг бол энэ дээр өгсөн байна гэсэн үг. Тэгэхээр нэг бол ойгоод дээшгээ импульс хөдөлгөөн явна. Эсвэл сэтлэж шалгаад унна гэсэн үг. За хэдүүлээ бас нэг харцгаая тийм ээ. За энийг бол ерөнхийдөө ойлт гэж харна. Энийг бол ойлт гэж харна. За стоп лосс бол яаж авахыг бол одоо мэдээж сургалтын дээр заах учраас бол энд заахгүй тийм ээ. За ямар ч тач энэ левелийг бол нэг жижиг ойгоод сэтэлж гарч ирсэн. За ерөнхийдөө за тэгэхээр энд бол бай арилжаа бол бүтлгүүтэд стоп лосс болгоно байна. За энэний дараа бол энэ ногоон лаан дээр бид нар шалгалт гэж үзэж сейл орох боломжтой. Эсвэл дахиж шалгана гэж үзэх боломжтой. Хамгийн гол point нь юу гэхээр энэ цэгт хүрээгүй л бол энэ цэгээс нэх дээшээ гарч ирэхгүйгээр унаа л гэдэг ойлголт. Унаад ийшээ заавал очино л гэдэг ойлголт байна гэсэн үг. За тэгэхээр бид нар нэг бол эндээс шалгахт нь сейл орж иж болно. Эсвэл дахиад шалгахт ирэх юм бол сейл орох боломжтой гэсэн үг. За дахиад шалгаад ирэхэд нь бид нар сейл орно гэсэн үг. За стоп лосс бол мэдээж бид нар цаг шилжилттэй харж байгаа тавих учраас бол энэ нэр ингээ ерөнхийдөө зүгээр тавьчих тийм ээ. За ингээд ийшээ нэгийн цэг рүү бол заавал ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэ удаагийн ярилцааны биелэлт бол иймэрхүү байла. 2024 оны 12 сарын 12-ны өдөр дамж өгсөн айдиа иймэрхүү биелэлттэй байжээ гэсэн үг. За тэгээд бүгдэнд нь анхаарлын тусгай явдалтай баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.